Халиун гэдэг би бүжигчин мэргэжилтэй. Одоогоор бүжгийг дэглэж бүжгийн багш. Тэгээд Монголын Entertainment-д тэгээд бүжиг дэглэж багшаар ажиллаж явж байгаа. Би ер нь бол бүр багасаа бүжиглсэн. Манай эмээ өвөө намайг яг дугууланд бана оруулаад одоо хүүхдийн ордонд жагаа гашаа хашаа болж орж исэн. Тэгээ ерөөсөө цэцэрлэгээсээ л ер нь бүжиглэх аваас юм маань нээсэн гэж ярьдаг. Тэгээд ер нь бол цэцэрлэгээсээ л бүжиглсэн. Тэгээ жоохон ичимхий талдаа байсан юм шиг байлээ. Тэгээд яг бүжгээр явж эхлээд ер нь өөрийгөө айгүй сайн задлж чадсан. Ер нь бол яг тэгээд бүжигийн урлаг бол бас л хатан урлагчтай богинохон нас богинтой. Тухайн үеийнхаа бүжигийг хэр биендээ суулгаж тэр бүжиндээ хэр ихтгэлтэй байгаагаас надад шалтгаалт юм санагдах байхгүй яг үнэхээр яг тэр бүжиг биеинд ороод суугаад ихтгэлтэй байгаа үед яг жинхэнэ утгаараа бүжгээ яг дуутаага мэдэрч бүжгэлдэг. Яг тэр бол бүр үнэхээр кайфтай байдаг. Үнэхээр яг нэг бие дараагүй суугаагүй бүжигчүүд юм одоо нэг хоногийн дотор бэлдсэн ч тийм бүжгүүдээ тайзнаар гарч бас нэг айцтай. Гэхдээ яг бүх л тайз руу гарахын өмнөх айц байдаг. Гэхдээ яг гарсны дараа бол айц байхгүй болчихдог. Чинь бас нэлээд залуудаа ээж байсан. Тэгээд яг ээж эхлээд жирэмсэн байхдаа болохоор нэг л итгэж өгөхгүйс ахгүй нэг тийм сонин санагдаал. Би яг ээж болж чадах болоо. Би юу нэг чадах юм болоо гэж амар их боддог гэсэн. Тэгээд яг төрсний дараа бол ерөөсөө тэгэл ээж болчт юм биш шүү дээ. Тэгээд шууд мэдрэмж ороод ирт юм лээ. Нэг юм нэрэл яг болчлаа даа гэсэн мэдрэмж. Тэгэл өөрөө ирэхгүй л ингээл бүх юм ингээл амар юм сурцтай хийгээд байсан. Би бол яг тэгээдсэн. Дүүгээ ас өсгөжсэн болохоор ч тэр юм уу бас нэг юм айгүй тийм татан мэдрэмж байсан. Өөртөө бүх юм өөрчлөгдсөн штэ. Би ч одоо өмнө тэгэл нөгөө өөрийгөө л зөвхөн авч явдаг байсан бол одоо тэгэл яг хүүхдийнхаа төлөө бүх юм хийж эхэлсэн. Тэгэл би одоо ингээл нөгөө нэг урлагийн хүн болохоор бас ингээд биен дээр маш их өөрчлөлт гарсан. Би ч ерөөсөө юу ч эзэнд харгалдаггүй ч гэдэм үү одоо ингээл бас амар хөдөлгөөнтэй байдаг болохоор ингээд биеийнхаа галбирыг бас авч явахд айгүй амар байсан байлээ. Тэгээ яг ингээд төрсний дараа бол маш их хөдөлмөр шаардсан. Ер нь бол 2 жилийн хугацаанд бол надад бас нэлээд хөдөлмөр шаардсан. Тэгжээж өөрийнхөө бас би буцааж эргүүлж олж авсан. Тэгээ одоо тэрийгээ бас ингээд хадгалж явахад бас айгүй бас л хөдөлмөр л шаарддаг та. За одоо миний ард бол миний ээж гэдэг хүн бол яг бүр чихээ асаалттай байнга байж байгаа хүн байдаг. Тэгээ ер нь бол яг миний яг ажлын тэнцвэр гэхээр яг яалтчгүй 70-30 руу орчих гээд байдаг талдаа. Ажил маш ихтэй, ачаал ихтэй. Одоо тоглолтын үе. Одоо ялангуяа шинэ жилээр ачаалын үе эхэлнэ. Тэрнээс гадна бас ингээл гадагшаа дотгошоо айгу олон фестивал наашид явахаар ингээд манай ээж яалтчгүй л миний хойно бүх юм маань хариуцж үлддэг. Тэгээ хүүдээ аль болох л
ингээл би чи яг байгаа үедээ бол яг бүх зүйлийг хийж өгдөг. Тэгээ байхгүй үед бол миний ээж яг намайг орлоод явчихдаг. Ер нь бол тээ өөрөөрөө л үлгэрлэх гэж хичээдэг. Гэрийнхэнтэйгээ харьцаж байгаа харьцаанаас хүүхдийг хүмүүжил ер нь бол яг гэр бүлийн хүрээллээс гэж би боддог байхгүй юу. Тэгээ ямар найзуутай байх нь нэг амар чухал биш. Ер нь бол тэр хүүхэд ямар орчинд ямар хүнтэй харьцаж өссөн бэ гэдгээ айгүй ингэж хажууд нь байгаа учраас амар тэндээс илүү тэр хүмүүжлийнхаа суурийг авдаг байх гэж боддог. Тэгээд гэртээ би одоо дүүтэйгээ ч үгүй юм уу, ээжтэйгээ ч үгүй юм харьцах харьцаагаа яг л ингэж харьцах юм бол манай хүү яг ийм юм сурах байх гэсэн үгтэйгээр тэгэж л хүмүүжил гэж хэлдэг. Манай хүү чи айгүй нь ялаа штэ бас тийж наваг чи байнга л өстой гоё миний ээжтэй хөөрхөн тий гоё үжгэлтэй гэл. Гэтэ нэг шоол жоохон манай хүүгийн нэг юм чанар нэм жоохон юм шооч юм айгүй хөвгчлээ. Дандаа юм алей царай гаргана, дандаа шоолно. Тэгэл намайг нэг та ингэж бүжгэлдэж шүү дээ. Тэгэл ингээл алхаж малхаал бүкс мөсөө өдлөөл намайг өстой амар шоолдог юм тийм. Айгу нэг төсвөртэй болно гэх юм уу? Одоо ачаал дах чадвар сайн шүү. Бид нар ч бас нэлээ нэг юм эрчимтэй бүжгэмлэл хийдэг. Тэгээ яг давхар бас хийхээр зарим тохиолдолд ядрах үе байна. Гэтэ яг тэрийг ингээд хослуулаад тохируулаад явах юм бол фитнес бол угаасаа өөрөө ерөөсөө л эрүүл байх юм шүү дээ. Дасгал хөдөлгөөн бол. Тэгээд манай хичээн бэлтгэл болохоор бас арай онцлогтой. Яг нэг жимийн төхөөрөмжн дээр бит хоёр яг нэг амар гэж ачаалдаг зүйл. Ер нь бол өөрийн биеийн жингээрээ бас тасгалууд хийдэг. Тэгээ манай их ч бас өөрөө дааврын одоо эмэгтэй хүний даавартай холбоотой тэр судалгаан дээр сургуулаад төгссөн. Тэгээ тэрнтэйгээ холбоод гоё тасгалуудаа бас заадаг. Эмэгтэй хүн одоо юу идэх ёстой, ямар үед ямар даавар чинь ялгардیں۔ Тэр үед чи яг яаж хооллох ёстой гэдэг талаар ингээд заагаад өчтдөг болохоор. За манай эгчд хоёр бол маш татна. Тэгээ эгч маань бол миний яг нөгөө коуч, дасгалжуулагч. Яг миний одоо биеийг чи ингэж байгаа мó да, чи тэгээд байгаа мó да гэл ингээл байн харж идэг. Тэгээд амьдрал дээр ч гэсэн бас маш олон зөвлөгөө байн өгж идэг. Миний яг амьдралын болон бие дасгалжуулагчийн хувьд коуч байгаа. Маш илэн далангуйчтай манай эгч чинь бас айгу галзуу хүн байдаг шүү дээ. Яг буруу юм шиг байна. Гэхдээ манайд болохоор зэрэг илүү юм юу те зөөлөн талтай гэх юм уу? Тийм зөөлөн ингээл манай их ч болж байгаа дайсан тал. Хөдөө юм шүү. Айгуу. Ерөнхийдөө багасаа ер нь хөдөө ер нь хань малдаар хөдөө имээ өө ах トゥ нартайгаа аймуух ингэж өсөж өсөх хүмүүс тахгүй юу? Тэгэхээр ер нь жоохон балмад үедээ бас жоохон балмад штэ. Тэр чинь балмад. Жоохон балмад байсан ш. Тэр чинь багнаас. Эмээгийнхаа ер нь бол эмээгийн авдарнаас айгүйх нөгөө нэг юм болгоож тэр л хулгаалж чи яс амар. Манай нөгөө хөдөө эмээд чи нөгөө хөдөөний ир чи гоё юм нэг авдарсан штэ. Тэгээ манай ах эгч нар ингэдэг хой хулаа халиунаа тоор тэр нэг авдарнаас гэдэг нэг эмээгийн гоё хадгалсан чихэр байвал аваад битээ дандаа зарагддаг. Тэгээ нэг тийжсэн нэг тийм юунууд тэр мэр бол юу шүү дээ. Хайлмаг. Тэр дэ холгоо шүү гэхгүй юу? Холгоо гэж тэр хөшгөх юм зөндөө байгуу. Зөндөө шүү дээ. Зөндөө л тэгэл маргалтна. Тэгэл ер нь аль тэгэл хинийх нь буруу юм тэр нь өөрөө тэгээд төрүүлж болт хийчихдэг. Гэтэ ер нь аль тэгэл ихтэй биелдэ гэхгүй юу? Угаа 10 чигээр ийм хийх чинь чийч шахсан чинь башаа. За. Жоо шаташ. За.
нь аль жоохон юм бичиж суух дуртай. Ер нь тэмдэглэл хөтлөх дуртай. Тэгээ ном унших сүүлийн жоохон зав муутай ном уншчихдаг байгаа. Гэтэ ном унших нь аль дуртай. Шүнжэнгөө хамаагүй ингээд жоохон уншчихдаг. Ер нь аль жоохон уран сайхны тал руугаа уран зохиол тал руугаа. Бүжгээр хичээллээд бол одоо бүр цэцэрлэгээс эхэрч одоо хэдэн жилээ 27 жил юм хайш. Тэгээ яг бүжгэлж эхэлсэн яг мэрэгжлийн бүжигчин болох замлал хөгжим бүжгийн коллежоос эхлэлтэй. Яг хүүхдийн ордонд жагаагч дээр явдаг гэсэн бүжгийн спортоор хичээлдэг гэсэн. Тэгээд яг хөгжим бүжгийн коллежид 7 дугаар ангидаа ардын бүжгийн жүжигчин ангид одоо ардын бүжигчин гэдэг ангид ороод тэгээд 12 онд ардын бүжгийн жүжигчин гэж төгсчихсэн. Миний одоогийн хамгийн дуртай төрөл бол high heels өндөр скетчтэй бүжиг. Яг л ингээд high heels бүжиг заахаар ингээд бусад охтуудад ингээд бусад эмэгтэйчүүдэд өгж байгаа тэр мэдрэмж нь өөр амар гоё идэг. Өөрийгөө олж авч байгаа юм шиг тийм мэдрэмжтэй. Тэгээ бусад охтуудыг ч гэсэн өөрийгөө олж аваасаа гэсэн хүсэлтэй учраас өөртөө ихтэй болгох те тэр хүн өөрийнхөө одоо нөгөө эмэгтэйлэг байдлаа алдсан хүмүүс байдаг шээ. Тэрийг нь бас гоё сэргээж зорилготой. Яг high heel бүжиг бол яг бүжигчд болгон дээр high heel бүжигийн хийж байгаа. Бүжигчд болгон өөрсдийн гэсэн нөгөө юм хэв шинжтэй. Одоо жишээлбэл хипхоп хай хэлүүлж болж гин, жаз хай хэлүүлж болж гин гэдэг ч юм уу юм тийм төрлөцтэй. Тэгээ миний хол ер нь бол ерөнхий хаяа афро тал руугаа орчдөг. Тэгээ жоохон эмгтээлэг тал руугаа орчдөг ийм төрлөдөг. Хай хэл бүжгийн төрлөл өөрөө маш эмгтээлэг чанарыг одоо шаарддаг тий. Тэхийн тулд өөрөө бас юм тэр даавраа гоё эмгтээлэг даавраа ялгаруулах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр дасгалууд хийж байгаа бидний дасгалууд бас маш гоё эмгтээлэг дааврыг ялгаруулж өгдөг учраас эмгтээчүүдээ өөртөө итгэх итгэлийг нэгт өгдөг. Хоёрт өөрийнхөө алдсан байгаа тэр эмгтээлэг чанараа олж авна. За гуравт гэх юм бол өөртөө итгэх итгэлээ олсон хүн гадуур явхад хүртэл хүнтэй харьцахад хүртэл амьдралынх нь одоо энэ хэв маягт хүртэл өөрчлөлт орж эхэлдэг. Наазахын хувцлалтаас тэгээ нөгөө бие гоё байхын тулд идэж ууж байгаа юмнаас гэдэг ч юм уу те ингээд ер нь бол амьдралын хэм маягт маш гоё эргээр нөлөөлж идэг. Сэтгэл 100% хүртэл өөртөө итгэлтэй болно гэдэг чинь өөрөө сэтгэл зүгээ маш гоё удирдах чинь гэсэн үг шүү дээ. Ер нь бол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх маш том нууц санагддаг. Өөртөө итгэлгүй хүний бас нөгөө нүднээс нөгөөс харагддаг шүү дээ. Ингээд юу ч хийсэн ингээд бүх юм л нэг болохгүй байгаа юм шиг санагдаад бүх юм л нэг юм өөртөө таалагдахгүй байгаа л гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн яг өөртөө итгэлтэй өөртөө таалагдж амьдрах амар чухал юм шиг санагддаг. Тэгэхээр яг өөртөө таалагдах, өөрийнхөө хүссэн юмыг хийх надад маш чухал санагддаг. Тэгээ эмэгтэйчүүд маань бол ялангуяа бас урлаг айгүй гоё. Урлагийн тал руу бас айгүй гоё сонирхосоо гэж боддог. Бүжигч байсан, дууч байсан одоо тий. Тэр чиглэлийн одоо урлагийн амьдрал чинь бас өөрөө эмэгтэй хүнийг маш гоё гоо үзэсгэлэнтэй авч авдаг мэрэгжил гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр бас тиймэрхүү гоё хоббитэй болоорой, тий бүжиглээрээ, дуулаарай ч гэдэм үү тий. Тий манай Монгол Entertainment дан эмэгтэйчүүдийн хамтлаг. Тэгээ одоо ойролцоогоор нэг 40 охин байгаа. За тоолж бол үзээгөө манай ч одоо нөгөө нэг жил болгон 3-4 уран бүтээл гардаг. Тэгэхээр ч одоо бараг 10 жилийн хугацаанд тэгэхээр 30-40 уран бүтээлэл байгаа шүү. Тэгээд одоо сүүлийн үед манайхыг нөгөө нэг анх
яг карнавал гэж гарч ирж байсан. Тэгээ одоо бол дандаа ийш тийшээ фестивалаар дандаа Монголоос урчиж байсан ардын урлагаа төлхөө бас үжилж байгаа. Тэгээ тэрнээс гадна бас чөлөө, тай хийл одоо юу гэдэг бүхэл төрлөөр үжилдэг. Ерөнхий commercial гэж хэлж болно. Маш олон хүний хөгжүүлмөр болдог. Мэдээж наадмын нээлт, төрийн нээлт гэж бас айгүй том зүйл ахгүй. Тэгээд тэнд бол ажилласандаа маш баяртай байдаг, маш бас их туршлага хоригдлуулсан. Тийм дараа жил нь болохоор бас манай Mongolia Entertainment-ийн дан бүжгээрээ орсон. Хоолнд ороо явж сахгүй найзтайгаа тэгсэн чинь нэг зураачтай л өрөөд ингээ таны зургийг зурж өгөх гэсэн юм аа гэд. Тэгээд гинтгэн зурсан зураг. Тэгээ би саяхан авсан. Өчигдөр урьжигдөр илүү надад яг өгсөн. Тий усан бодог гэсэн. Тэгээ өөрөө зургийг маань сонгоод ингээ зурж өгсөн. Миний хувьд бол би одоо багшилж байгаа штэ. Тэнгууд багшилж байгаа дэглэлт хийж байгаа. За тэгэнгუთ яг ингээд тайзан дээр гараад хүмүүсийн одоо алга ташилтаар юу нь бол хэмжигдэнэ нэгт. Одоо бидний хийж байгаа одоо бүжгэлж байгаа бүжиг миний дэглэсэн бүжиг тайзан дээр гараад хүмүүст хэр хүрж гин хүмүүс яаж хүлээж авч гин. За тэрэнд эсвэл бол багшилж байгаа хугацаанд одоо дөнгөж орж ирснээсээ одоо өдийг хүртэл тэр хүний яаж өөрчлөгдөж гин тэр хүний харц ямар байна. Тэр хүний амьдралд би нөлөөлж чадсан байна уу? Ер нь энэ холгоноосоо хараад ер нь амжилттай явж гин үгүй юу гэдгээр бас ингээд баг цагаар ингээд тодорхойлдог гэж би боддог. Тэгээ яг амжилт бол тэгэл бас заавал амжилттай байх албагүй. Тийм. Гэтэ яг амжилттай байна гэдгийг бас ингээд би амжилтанд хүрсэн шүү гэж бодхоос илүү зүгээр л амжилттай яваан байна да гэж л хардаг. Мэдээж яг дөнгөж анх орж ирж байгаа охтууд маань бол бинээсээ ичж байгаа асуудал бол гардаг. Санаа зовол тэр чинь нөгөө яг өөртөө итгэлгүй байгаагийн шинжихгүй би яг чадахгүй болов би яг юунд ороод ирвэ ч гэдэг юм уу зэ нэг тиймэрхүү угаасаа харцнаасаа тодорхой байдаг. Тэгээ би ингээд жоохон хураачдаг тийм тал байдаг. Тэгээ хоёрт гэх юм бол өөрийгөө харьцуулах айгүйх тохиолдол гардаг. Одоо сайн бүжиглж байгаа хүнтэйгээ ч юм уу надтай ч юм уу тэг багштайгаа ч юм уу өөрийгөө харьцуулах гэдэг. Тэгээ тэр бол ерөөсөө яг явандаа арилна. Явандаа ингээд нэгээс хоёр хичээлд ороод би ингээд хичээл болгон дээр ярилцдаг байхгүй одоо охтууд ийм учраас ингэх хэрэгтэй байдаг, ийм байдаг та нар өөрсөндөө ихтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Алхааны дасгал орж явахдаа одоо яаж өөртөө ихтэй харагдах уу гэдэг ч юм уу те тэр талдаа илүү хичээлийн ордог. За ер нь бол яг ирэх гээд ирж чадахгүй байгаа хүмүүс ахын бол яг ямар ч зориг л гаргах хэрэгтэй. Зориг гэдэг юм бол угаасаа л өөрөө гаргаж иж нэг ирээ суугаад үдцэн байхад тэр хүнд дараа нь харамсахгүй байхгүй. Харамсахаар юм хийхгүй байхын тулд хүн зориг гаргах хэрэгтэй тий. Тэгэхгүй ордог ээжтэй би нэрээ тэр үед тэгчихгүй гэд хэдэн жилийн дараа яг гомдол тэгээд нэг юм харамссан мэдрэмжтэй амьдрах юм байгаа шүү дээ. Тийм чинь яг үнэхээр хараад үнэхээр хүсэж байгаа бол тэр хүн яг нэг удаа ч гэсэн зориг гаргаад үзээсэй гэж би дандаа хэлдэг. Одоо ингээл би чадхолоо гэж чатаар орж ирсэн охтуудад дандаа тэгдэг. Та нэг удаа зориг гаргаад үзчихээ, нэг удаа ирээд үзчихээ. Дараа нь харамсахгүй. Би танд харамсахгүйгээр хичээл орж өгнө. Ээжээсээ уран зориг авдаг. Яг бүх хийж байгаа зүйлийг харж суралцдаг, ярилцдаг, маш сайн ярилцдаг. Яг би бүх юмаа бас ингэ ярьдаг ээжтэй. Яг урлагийн тал дээр гэх юм бол манай одоо баасан багш манайгаа баасан багшаасаа бас их үлгэр дуурайл аваад одоо өдөө 10 жил 11 жил хамтдаа яг Mongolia Entertainment байгуулагдсанаас хойш хамтарч ажиллаж байгаа. За манай баасан багш бол өөрөө бас маш их нээлттэй хүн. Бүх зүйлийг ингээд дандаа эргээр хүлээж авдаг. Тэгээ юмд яг яаж хандлага гэдэг зүйлийг надад айгуу зааж өгсөн болов уу гэж би боддог. Үн цэнтэй байх. Та нар одоо энэ урлагийн бүжиг гэдэг урлагийг сонгосон. Та нар өөрсдөө үн цэнтэй байх хэрэгтэй. Чиний үн цэн яг ямар вэ гэдэг чи өөрөө тогтоох хэрэгтэй гэж бид нар заадаг. Тэгээ бидрийг ч гэсэн бас маш үн цэнтэй байлгадаг.
Тэрэндээ манай одоо Mongolia Entertainment манай одоо бас үдээ зэрэгтэй яваа болов гэж боддог байхгүй юу. Тэгээ багшийн маань даасан юм бас маш их. Тэгээд гадагшаа яваад одоо сурсан, мэдсэн, харсан бүх зүйлээ надад ингээд өөрөө ингээд зааж өгдөг. Хүүхдэд төрүүлсэн юм лөө. Айгу өөр мэдрэмж, тэгээд амьдрах арай өөр нэг юм мэдэрчээсэн юм байна. Яг урлагийн талаас гэх юм бол шоунд орж исэн үе байж болно. Яг одоо бүжиглийн шоуны үеэр одоо хасагдахгүй ингээд дараагийн шатан тэнцлээ гэж явдаг штеп. Яг тэр үед бас айгүй юм урам авмаар гоё үед. Тэгээ ер нь аль нэг тиймэрхүү байдлаар нөгөө шоуны нөгөө адтай бүжиглийн шоунд бүжиглдэг гэж байна гэдэг. Манай хүүхдийн ангийнхан бас нэлээ шурд юм шиг байлээ. Яг 7-7 хоногор. Тий, шууд явдаг. Бидэд яг нөгөө нэг нэгтгэс 3-т хүртэл яг ер нь аль яг жинхэнэ дэглэл бүжийнхаа дэглэлтэй гаргаж туссан байх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоод маань хүртэл сурцсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бүр маш юм урт хугацааны юм олон цагийн бэлтгэл хийгддэг. 3-4 өдрийн дотор. Тэгээ шууд нөгөө тайзруугаа тайзны бэлтгэл тэгэл арын бичлэгнүүдтэй ороо авчдаг байхгүй. Тэгээ яг хагасаа бүтэн сайнд бол яг лайваар гардаг. Тэр үед чинь нөгөө яг карантин юм байсан штэ. Тийм болохоор ч юм уу нөгөө зам ам хоосон бид хэд бол бас нөгөө юм сайхан чөлөөтэй явдаг байлаа штэ. Тэгээ бэлтгэл бол бас л яг адилхан л өглөө эхлээл бит орой болтол. Тэгээ дундаа бараг зогсолтгүй хоол идэх гэж л зогсно. Тэгээл тэрнээс бусад цагт байнгын бэлтгэл хийдэг. Зарим үед бараг хонж бэлтгэл хийсэн. Бүжиг нь ингээд зарим тохиолдолд ингээд нөгөө гарахгүй үе бас байна. Шууд гарах бүжиг бол гэж бас байхгүй ш тэр чинь. Бидэд өөрсдөө ингээд найруулж байгаа ингээд яаж болохоор. Тэгэл нэлээд ажиллана. За миний хувьд бол эмэгтэй хүнийг бас яг хүн болгон үүштэй. Эмэгтэй хүн болгон бас хурц характертай хэрнээ эмэгтэйлэг байж болно. Зөөлөн хэрнээ эмэгтэйлэг байж болно. Миний хувьд бол яг тэр хүн өөрийгөө яг ямар хүн бэ гэдэг хүлээн зөвшөөрсөн. Өөрийгөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээд өөртөө үнэнч ер нь нэг юм тэсвэр хатуучилтай. Угаасаа л эмэгтэйчүүд маш манай Монгол эмэгтэйчүүд ялангуяа тэсвэр хатуучилтай штэ. Өөртөө итгэлтэй байхын нууц бол ерөөсөө өөрийгөө хайрлах, үн цэнтэй байх, өөрийгөө үн цэнийг мэдрэх. Тэгээд одоо өөртөө л үнэнч л байх хэрэгтэй юм да. За одоо ер нь ингээд залуу үеийг анзаараад байхад айгүй юм хичээл зүтгэлтэй, амар юм өөр болчихжээ. Ер нь айгүй өөр байгаад байхгүй ингээд амар зөрөгтэй. Яг хий гэсэн юм хийж чаддаг. Тэ хинээс ч айхгүй ингээд айгүй зөрөгтэй болцсон юм шиг надад тийм санагддаг байхгүй. Одоо миний жоохон байх үеэс арай өөр харагдаад байгаа. Ер нь бол. Тэгвэл би нэг хөгшинч биш л те. Гэхдээ яг нь ер нь бол тийж анзаарэгдэж байгаа. Гэхдээ яг энэ чигээрээ маш гоё ингээд илүү ийм шинэ юмыг нэгээсэй гэж би хүсдэг. Залуу үеийнхандаа шинэ зүйлийг илүү хүмүүст таниулж одоо ингээд өөрөөсөө ах ихч хүмүүстэй тий одоо ийм гоё юм байдаг юм а гэдгийг илүү таниулж ингэж байгаасаа нэгээсэй гэж хүсдэг. Тэрнээс бол ингээд ах эгч нарын хавгийг сонсоод тэднийхээ дагуу явна л да. Гэхдээ илүү шинэлэг одоо гадаадд өөр ямар юм гоё шин болж байна. Тэгжээж манай одоо манай ус чинь бас хөгжил хөвжүүлж байгаас залуучуудаас шүү дээ. Тэгээ бас шинэлэг юмнуудаа бас дэмжээд шинээр гарч ирж байгаа хүүхдүүдэд бас дэмжээд тэгээ би биэндээ аягүй гоё юм урмыг хайрлсан би бинийг хайрлсан хүмүүс байгаасаа л гэж үзсэн.